Нэг залуу нисдэг тэрэгэн дотор сэрж байгаагаар кино эхлэх бөгөөд удалгүй тэр нисдэг тэрэгнээс буугаад модны дэргэд бие засаж байтал гэнэт модон дотроос толгойдоо аимшигтай гэмтэл авч цус нүжиндөө хутгалдсан нэгрэхтэй гарч ирдэг. Өнөөх үл таних эрэгтэй газарт үхэтхийн унахад энэ гинтийн үйл явдалд айж цочирдсан залууч нисдэг тэргүүгээ гүйж очиод гар бууга авна. Ингээд залуу бууга барин гадаа гараад газарт өөрийнх нь буутай яг адилхан буу хэвтэж байгааг олж хардаг. Тэр юу болоод байгааг ойлгох гэж хичээж байтал чихэн дээр нь шүлс шиг зүйл тусаж эргэж харахад аимшигтай зомби зогсож байх бөгөөд зомби шуудхан л түүнийг алдаг. Улмаар өнөөх зомби нисдэг тэргэнд суун тэндээс хөдөлсөн боловч нисдэг тэрэг удалгүй үл үзэгдэгч хаалт мөргөн дэлбэрдэг. Ингээд үйл явдал нисдэг тэргээр өнөөх хачирхалтай ар руу тусгай даалгавраар ирж байгаа багийнхноо шилжих ба уг арал үнэн хэрэгтэй хүмүүстэй туршилт хийдэг нэгэн том эмзэн компанийн хувийн өмч байжээ. Эмийн компанийн захирал энэхүү тусгай багийг арал дээр туршилт хийж байсан охиноо авруулахаар илгээсэн бөгөөд туршилтын лабораторид нь осол гарч бүх холбоон тасарсны улмаас хинтээ ч холбогдох боломжгүй болсон байв. Удалгүй нисдэг тэрэг арал дээр газардаж тусгай багийнхан хоёр хэсэгт хуваагдан хайлтын ажиллагаагаа эхлүүлдэг. Тэгтэл айдисэн гих эмэгтэйгээр ахлуулсан хэсэг цус нүжтэйгөө хутгалдаж бусдад зэрлэгээр алуулсан бололтойг нь судлаачийн цогцос олж ирэхэд гайхацгаах ба учир нь компаниас даалгавар өгөхдөө зөвхөн туршилтын явцад алдаа гарсан гэж хэлсэн байжээ. Үүнийг харсан багийн гишүүдийн нэг болох Декс тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэл хөтлөнө. Харин гайхсан Чэс айдисноос юу болоод байгааг асуухад айдисэн ч сайн мэдэхгүй байгаагаа хэлээд даалгавартаа төвлөрөхийг санал болгодог. Харин энэ зуур хоёр дахь багч бас хайлтаа үргэлжлүүлэх ба тэдний нэгрүүс хэдийгээр энэ арал дээр анх удаа ирж байгаач түүнд өмнө нь ирж байсан юм шиг хачирхалтай мэдрэмж төрнө. Мэдисний баг энэ үед замдаа яг л зэрлэг амтанд урж тастуулсан юм шиг өөр олон цогцнууд олж судлаачдын майханд ирэхэд майхан дотор нэг судлаачийн цогцноос өөр юу ч байхгүй хоосон байдаг. Ингээд тэд нөгөө багтайгаа холбогдох гэж оролдсон боловч холбоон тасалдан амжилтгүй болно. Гэтэл Декс цогцоснуудын нэгээс өөрийнхөө зүүж байгаатай яг адилхан цаг олсон байх ба энэ цаг маш ховор учраас түүнд хачирхалтай санагдсан ч Чэс үүнийг ердөөл тохиолдол гэж үзээд тоохгүй байхыг зөвлөдөг. Дараа нь үйл явдал киноны эхэнд гарсан нисдэг тэрэгний жолооч руу шилжиж үйл явдал дахин давтагдах ба жолоочийг өнөөх хачирхалтай мутацид орсон зомби шиг зүйл алж байгаа нь харагдана. Харин энэ зуур айдисны багийнхан ойгоос судлаач Йонгийг олох ба Йонгч тэднийг ирэхээс өмнөхөн арал дээр ирсэн гэд юу болоод байгааг мэдэхгүй ч компанийн захирлын охин хаан байгааг мэднэ гэд тэднийг дагуулan явдаг. Удалгүй тэд компанийн захирлын охин Стесигийн байгаа газарт ирсэн боловч харамсалтай нь Стеси зэрлэг амтанд алуулсан байдалтай олдох ба тэд өнөө шөндөө эндээ хоноглоод маргааш Стесигийн цогцыг авч явахаар болдог. Гэтэл Дексийн тэмдэглэлийн дэвтрийг харсан Йонг түүний дэвтэртээ яг адилхан дэвтэр олсноо авчирч үзүүлэх ба хачирхалтай нь өнөөх хоёр дэвтрийн бичгийн хэв гарын үсгийн хүртэл адилхан байдаг. Ингээд бүгд энэ дэвтэр хаанаас яаж гарч ирснийг маш их гайхна. Харин энэ үеэр голын ирэг дээр буудалсан хоёр дахь багийнхан ойгоос ямар нэг хачирхалтай чимээ гарахыг олж сонсоод бүгд зэвсгээ аван босцгооно. Тэд ойд байгаа мутацид орсон араатан шиг зүйлийг олж харах ба гэтэл гэнэт ямар нэг зүйл тааг химээх залууг ойрууж ирдэг. Дуусч таагийг аврахаар араас нь гүйж өнөөх араатан таагийг алдгийн даваан дээр араатанг буудаж унгаана. Энэ үед ганцаараа үлдсэн Колтын хувьд түүн рүү өөр нэг араатан дайрах ба хачирхалтай нь өнөөх араатан яг Колттой адилхан царайтай байдаг. Удалгүй Колтын мутацид орсон хувилбар түүнийг хэрцгийгээр алдаг. Айдисны багийнхан юу болоод байгааг ойлгохын тулд Дексийн хоёр дахь тэмдэглэлийн дэвтрийг уншихаар шийдэх ба өнөөх дэвтэр дээр маргааш нь Стесиг амьдаар нь олсон тухай бичсэн байсан ч тэд үүнийг тоглоом гэж бодоод өнгөрнө. Гэтэл маргааш өглөө нь тэд үнэхээр Стесиг амьдаар нь олж бүгд шоконд ордог. Энэ зуураас тааг хоёр судлаачдын өөр нэг майхан дээр ирсэн ч майхан хов хоосон байдаг. Гэтэл азар майханд байсан богино холбооны станц ажиллаж тэд айдисны багийнхантай холбоо бариад Стесиг амьдаар нь олсон тухай сонсож ажиллагаа нь амжилттай болсонд баярлана. Ингээд рүүс тааг хоёр гадаах ертөнцтэй холбоо барихын тулд сүлжээтэй газар олохоор шийддэг. Хэсэг хугацааны дараа Стеси Дексэд өөрт нь тохиолдсон бүх зүйлсийн тухай ярьж судлаачдын багийнхан арал дээр 3 хоногийн өмнө ирсэн боловч хачирхалтай хаалтын улмаас эндээс явж чадахгүй гацаж орхисноо мэдсэн талаар ярина. Гэтэл удалгүй арал дээр төрүүлж ирсэн хүмүүс хачирхалтай шинж тэмдэг илэрч бүгд мутацид орж зомби шиг зүйл болж хувраад бусдыгаа алж эхэлсэн байжээ. Энэ үеэр Дексийн дэвтэртэй адилхан хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр олж уншсан Йонг бүх зүйлийн учрыг тайлна. Түүний хэлснээр өнөөх арал 3 өдөр буюу 72 цаг болоод цаг хугацаанд дахин эхнээсээ давтагдж цаг хугацааны давтамжийн тойрог үүсдэг байжээ. Өөрөөр хэлбэл 3 өдөр болоод л тэдний шинэ хувилбарууд арал дээр дахин шинээр ирдэг байсан бөгөөд харин арал дээр 72 цаг болсон хувилбарууд нь мутацид орж зомби шиг зүйл болж хувирдаг байсан байна.
Тийм учраас л тэд адилхан цаг адилхан гар буу тэмдэглэлийн дэвтрүүд гих мэт зүйл олсон байжээ. Гэтэл гинэт гаднаас араатны чангаар архирах чимээ гарч бүгд зэвсгээ авцгаах ба энэ үед Рус Таг хоёр руу өөрсдийнх нь зомби хувилбарууд дайрдаг. Зомбинууд бууны суманд оногдоод ч үхэхгүй байсан тул суман дууссан Таг утгаараа зомбины хоолойг хэрчиж харин Рус нөгөө зомбиных нь толгойд нь буудаж ална. Энэ зур Айдисэн Чейз хоёрч өөрсдийнхөө зомби хувилбаруудтай нүүр тулах ба тэд зомбинууд өөрсөдөө нь адилхан царайтай байгааг хараад маш их цочирдно. Чейзийг дайрч амжихаас өмнө зомби хувилбар нь түүнийг цохиж унгаасан бол Айдисэн эргэлзэж тэнэгэлзэлгүйгээр өөрийнхөө зомби хувилбарыг шуудхан толгойд нь буудаж алдаг. Ингээд тэд хэсэг тэмцэлцсэний эцэст бүгд өөрийнхөө зомби хувилбаруудыг буулгаж авснаар зомбины эхний дайралтаас арайхийн амьд үлдэнэ. Гэтэл гинэт Стесигийн хамаг бие татуулсан мутацид орж зомби болж хуураад Декс рүү дайрна. Зомби Стеси Декс рүү үсрэн гараад хоёр нүдийг нь ухаж гаргах гэж оролдоход Чейз тэдэн дээр ирж зомби Стесиг буудаж алсан боловч харамсалтай нь Декс амьсгал хураана. Энэ зуурус гадаах төвтэй холбогдох гэж олон удаа оролдсны эцэст амжилттай холбогдож чаддаг. Ингээд тэднийг арлаас авах нисдэг тэрэг явуулахыг гуйхад компани хяналтын төв татгалзаж даалгаврыг цуцалсан гээд 12 цагийн дараа арлыг дэлбэлнэ гэж мэдэгдэнэ. Ингээд бүх зүйл тодорхой болох бөгөөд компани анхнаасаа арал дээр болсон бүх зүйлийг мэдэж байсан бөгөөд тэднийг Стесиг авруулахаар биш харин арлыг дэлбэлэхээс өмнө сүүлчийн удаа арал дээрх туршилтанд хамруулахаар илгээсэн болж таардаг. Тусгаар багийнхан гэр бүлийнхэн гээд байх хүнгүй ор сураггүй алга боллоо гэхэд араас нь асууж сургалах хинж байхгүй учраас зориуд тэднийг сонгон арал руу үхэл рүү нь илгээсэн байжээ. Гэтэл Рус арал дээр өмнө нь яг энэ даалгавраар ирж байсан талаараа эргэн санах ба түүний хувилбарт багийнханд нь яг адилхан зүйл тохиолдсон ч Чейз Рус хоёр гол дээр байсан завийг ашиглан арлаас зүгтэж амьдсан байв. Арал дээр цаг хугацаа гадаах ертөнцтэй адилхан урсдаггүй цаг хугацааны давтамжийн тойрогт оршдог учраас тэдний ирээдүйн өнгөрсөн нь болсон байжээ. Ингээд амьд үлдсэн манай тав арлыг дэлбэлэхээс өмнө зүгтаах ганц арга бол гол дээрх завийг ашиглан зүгтаах гэдгийг ойлгоно. Маргааш өглөө нь хоёр багийнхан байгаа газраасаа завны байгаа байршлыг чиглэн хөдөлцгөөх ба Айдисны багийнхан голтой илүү ойрхон байсан учраас Русын хийсний дагуу завийг төрүүлж олдог. Гэсэн ч Рус Таг хоёрын хувьд өөрсдийнхөө зомби хувилбаруудад бүслэгдэх ба тэд зомбинууд руу гал нээсэн боловч удалгүй бууных нь сун дуусаж нударгаараа үзэхээс өөр аргагүй болно. Ингээд тэднийг тэмцэлдэж байх зуур нэг зомби Таг руу дайрн түүнийг хазаж Рус түүнийг аврахаар оролдсон боловч харамсалтай нь Таг аль хэдийн үхлийн шарх авсан байдаг. Русыг Тагийн араас гашуудаж амжихаас ч өмнө өөрийнх нь зомби хувилбар буу барьчихсан гарч ирээд түүн рүү буугаа тулгана. Ингээд Русыг хувь тавилантайгаа эвлэрч байтал азар Чейз гарч ирээд зомби Русыг алж түүнийг авардаг. Дараа нь Чейз Рус хоёр завь руу хамтдаа явсан боловч Рус замдаа ойд байсан занган дээр гიშгэн тэнд байсан модны мөчөрт гидсээс сүлбүүлнэ. Чейз түүнийг аврахаар оролдсон боловч аль хэдийн 12 цаг өнгөрч арал дэлбэрч эхэлсэн учраас Рус түүнийг өөрийг нь орхин амиа аврахыг ятгахснаар Чейз ганцаараа цааш явдаг. Энэ үед Айдисэн багийнхаа гишүүдийг хүлээн завийг асаахаас татгалзсан тул бөмбөг дэлбэрхийг харж сандарсан Йонгч Айдисныг араас нь цохиж ухаан алдуулаад завны улсыг тайлан тэндээс хөдлөнө. Гэсэн ч азар энэ үед Чейз ирэг дээр хурж ирээд эцсийн мөчөд завны улснаас зүүдэж амжих ба энэ үеэр Айдисэн ч эргээд ухаан ордог. Гэтэл гинэт тэдний багийнхнаас нэг хоногийн өмнөрсөн Йонг арал дээр аль хэдийн 3 хоног болчихсон учраас мутацид орж зомби болон хувирна. Ингээд тэр Айдисэн руу дайрах ба зомби болсон Йонгод ямар ч хүчтэй цохилт нөлөөлөхгүй байдаг. Удалгүй Чейз завь руу гарч ирэм зомби Йонг түүнүү дайрахад гинэт буун дуугарч зомбиг алах ба арал дээр үлдсэн Рус үхэхээс өмнө сүүлчийн удаа Йонгийг буудаж Чейз Айдисэн хоёрыг аварсан нь тэр байдаг. Ингээд Чейз Айдисэн хоёр хоёулахнаа амьд үлдэж арал дээр үүссэн цаг хугацааны нүхийг ашиглан арлаас амжилттай зүгтааж чаддаг. Гэвч Чейз хамаг ой санамжаа алдсан байх ба үүнийг харсан Айдисэн ч Чейзийг ганцаарнг нь үлдээснээр Чейзийг загасчин өвгөн авардаг. Хэдийгээр Айдисэн Чейз хоёр аврагдсан боловч арал дээрх цаг хугацааны нүхний улмаас өнгөрсөн рүү илгээгдсэн байдаг. Ирээдүйд юу болохыг мэдэж байгаа Айдисэн киноны эхэнд яаж багийн гишүүдээ бүрдүүлсэн шигээ Чейзийг арал руу явах даалгаварт нэгтгэхээр түүнтэй очиж уулзна. Ингээд Айдисэн энэ удаад тэднийг туршилтын туулай болгож цаг хугацааны мөнхийн тойрогт оруулсан компаниас өшөөгөө авна гэж тангарглаж байгаагаар кино төгсдөг.